Ялтны аягаар 2 дугаар хэсэг 1992 оны 1-р сарын 20-нд өгсөн мэдүүлэг. Миний өмнө өгсөн 8 удаагийн мэдүүлэг шал удлаа. Урд намайг хүн алсан зүйл ангаар хүнд тэглэмтэй ялд хэлсээр шийтгсэн учраас гомдохдоо хуулийнхнаас хариугаа авах гэж тэр биш алсан гэж худлаа ярьж та бүхнэр тоглосон юм. Би үүнээс жил уурчиг тарихаар төлөвлөсөн боловч улс орны эдийн засаг хөгшин эцэгхээ бодоод балий гэж шийдлээ. Тэгэхдээ миний гомдол бол нэмгэрээгүй шүү. Миний мэднэ гэсэн зүйлийг шалгаж ажил цагаа алдаад явах уу? Би зохиож ütсэн юм. Тэгвэл таны бидэнд ураалгасан дижитийн тэр үшийн 3 ширхэг захааг зохиомл зүйлгэх үү? Зохиомл. Тэр өшхөн амны хэрэгээр авдрантын гянданд очсон. Тэгэхээр нь би уулзаж хуулийн байгууллагад гомдохдоо Бацхүйг алсан болгож сонинд худал зүйл бичүүлсэн. 3 удаа энэ тухай ярьж гадуур гарч төржгсөн колоноос холдож ажил хийхгүй наас цааш дулаан газар явж цаг нөхцөөс юм гэж уучлалгүйж тайлбарлахад тэр биш. Би 15 жилийн ялтай. Тэгж цаг нөхцөөх ямар арга байна гэхээр нь бид хоёр ярилцаад уг 3 захааг зохиож би гурвангийн төлөөлөгчөд зориуд авчиж өгсөн юм. Тэр биш ингэж өөрийгөө хүн алсан хүнд гэмт хэрэгтэн болгохоор зүйлийг өөрийнхөө гараар биччихийг зөвшөөрч байх юм уу? Тэртээ тэргүй хуулийн байгууллага шалгаад алаагүйг нь тогтоочих юм чинь шоронгийн ажил чинь хүнд хэцүү юм байна. Арга нь олдвол дулаан газар мөрдөнд л хэвтэж байя гэд ердөө тоогоогүй юм. 1992 оны 2 дугаар сарын 10-нд энэ удаа би мэдүүлэг өгөхгүй. Тарих толгойч юм бодсоор байтал бүр маанаг олж гүйцлээ. Би сарын дараа өгье. 1993 оны 3 дугаар сарын 10-нд би 1974 оны 9 дугаар сарын 30-нд чинь эндээс 1000 гаруй километрийн цаана Сүхбаатар аймгийн онгонд гүйцэтгэх ажилтан байсан. Найдангийн Бацхүйг дижитийн тэр биш алсан гэдэг чинь шаал удлаа. Би мөрдөн байцаах газар та бүхнэр тоглосон юм. Тэр биш зохиомл захааг хэлж өгч бичүүлсэн юм уу? Би утгыг нь хэлж өгсөн. Тэр биш тэгвэл чамааг ятгаж Төмөрбаатарын хэлж өгснөөр бичсэн гэж мэдүүлж байна шүү дээ. Тэр биш гэдэг чинь бас л дотроо бодолтой ирхэн шүү дээ. Мөрдөн байцаагч хошууч мягмарч уг хэрэгт мөрдөн байцаалч явуулж дуусаад 2 дахь хавц цэцгэрийг дуусгаж 1992 оны 4 дугаар сарын 10-нд түтгэлзүүлжээ. 4. Аяглал дэврээсэн өргөдөл. Найдан гуйж авцмаагаа 1992 оны 12 дугаар сарын 14-нд Пүрэв генералд өргөдөл өчиж хэрэг 1974 оноос хойш лавг, цоолой, хөрөлсөх, мөрөн дэлгэр, жамяал сэнгэ Эрдэнэ жав нарын олон байцаагчийн гар дамжуулснаар үннийг тогтооход саад хийлээ. Миний хүүгийн амь насыг төр иш бүрлэгсэн болох нь үнэтэй юм. Цагдаагийн байгууллага анхнаас нь мэдэж байсан боловч нуун дарагдуулсаар дижит албан тушаалаа ашиглаж хэргийг илэрхгүй болгож дарагдуулан 18 жил болгож байна. Хурандаа дорч болон жамяал сэнгэнаар одоо ажиллаж байгаа нь чононд хонь хадгалуулт гихч болж байгаа босоо гэжээ. Ингээд хувийн өмгөөлөгч зөвлөх нар гэж Ахмад хуйлч давааж ав доктор Авхиа нарыг дагуулж ирж хэргийн материалтай давхар танилцуулжээ. Энэ өргөдлийн дагуу 1993 оны 1-р сарын 13-нд хэргийг сэргээж мөрдөн байцаалтыг өргөжлүүлжээ. Нэгэнт шалгах зүйл дууссан учраас дахиад л Төмөрбаатарыг амирчээ. Төмөрбаатарч мөлжүүрэн дуустдаггүй толгой учир дахиад л ярьж гарч байцаалт өгсөн мэдүүлгээс 1993 оны 1-р сарын 19-нд миний биеийн байдал тааруу байгаа тул өнөөдөр мэдүүлэг өгөхгүй. 1993 оны 1-р сарын 22-нд 1-дүгээрт зааж өгнө. 2-дүгээрт хурандаа дорж боломтой уулзсан. Над дамлсан юм би. Одоо бол зааж өгнө. Үлгэр шиг юм яриад байх хэрэгцээ надад алга. Шарлийг зааж өгнө. Тэгтээ амлсан юм чинь харна. Та урд нь баяр сайхан бадрах баян жавнар алсан гэж мэдүүлж байсан. Энэ хүмүүс одоо хаана байгаа бол солиорч галзуурч байгаа юм. Зохиолсон нэрс эдэнтэй уулзна гэж байх уу? 1993 оны 2 дугаар сарын 5-нд би 1974 оны 10 дугаар сарын ихээр төвөөс зөвшөөрөл авалгүй Дорногов ороод тэндээс Улаанбаатарт ирсэн юм. Гамгань Бацүх бадрах нартай архитаж байтал Гамгань Бацүхтэй вааны өрөөнд хэрэлдэж байхдаа найдангийн Бацүхийг чи алсан, би алсан, чи ч зогсон гэх мэтчлэнгээр хэрэлдээд байсан. Маргааш нь би Гамгантай хамт архиуж байгаад үнийг нь яриулсан юм. Тэд Бацүх Гамгань бадрах нар архиуж байхдаа Бацүхийг зодоод мах урын хойд тэнгэр дээр хайчихсан үгсэн байж. Тэгээд нуусан. Найдваргүй газар бий гэж ярьсан. Ингээд зайлуулж найдвартай газар хаяхад нь би хамт явсан. Цагаан давааны хогноос ногоонгийн даван хүнжилт боосон шарлыг авч зээл 130 машинаар жаргалтын сангийн аж ахуйн
Нутагт охины хөтөл гэдэг газар авчиж жалгын ихэнд 1 метр гаруй газар хадбуулсан. Шарлыг машинаас буулгахад задарчихсан байсан. Хөөгөөд ногоорчихсан өмхийн үнэртэй байсан. Тэгтээ Бацөх мөн гэж танигдж байсан юм. Газараа би олно. Ноднын хинтийн нуруунд очиж худлаа газар хуулдаг шиг юм болохгүй. Найдангийн Бацөхийг Гамгань, Бацөх, Бадрах нар алсан юм байна лээ. Миний хүсэлт гэвэл нэг хэд хоног даалтанд гарч эцгийнхээ дэргэд байж хэрэгээ шалгуулъя. 2 хэдэн төгрөг авъя. Тэгтээ би даалтанд гараад 1-2 хоноод хэдэн төгрөгийн урьдчилан авсны дараа л явж шарлыг гаргаж өгнө. Шарл өчгөөр та нар намайг хорчихвол би хохирно. 5 газраа заасан нь 1993 оны 6 дугаар сарын 21-нд Төмөрбаатараар хүүр болсон газар заалгаар авч явжээ. Жаргалантын сангийн аж ахуй дээр ирээд сургалахад охины хөтөл гэдэг газар энэ нутагт огт байхгүй гэв. Дөтийн хөтөл, нарийн хөтөл гэдэг 2 л хөтөл байдаг аж. Төмөрбаатарын зааснаар баруун урагш 20 км явж нэг хөтөлд аваад Хайрхан гэдэг уулын өөрт оршуулгын газар байсны хажуугаар өнгөрч баруун зүг рүү 20 км уул уурлан явсаар нэг хөтөл дээр гарахад нутгийн газар залуу түүнийг дөшийн хөтөл гэж тайлбарлажээ. Төмөрбаатар нь 1974 оны 10 дугаар сард давсан хөтөл яг мөн байна гэж батлаад энд байхгүй би худлаа хэлсэн буцаад явъя. Саяын хажуугаар нь гардаг оршуулгын газарт нэг хүний цогцыг ухаж аваад оронд нь хийчихсэн юм. Ухаж авсан шарлаа ясал байсан. Замдаа нэг гүн жалганд хайсан. Одоо та нарт зааж өгнө гэж мэдүүлгөө өөрчилжээ. Тэд уцаж яваад шарл хайсан гэж нэг жалга руу заасан боловч хүний болон мал амтны ямар ч яс байсангүй. Цааш явж өмнө нь үдсэн оршуулгын газар дээрээ буцаж ирэхэд шөнийн 23 цаг болов. Төмөрбаатар 23-аас 24 цаг өнгөртөл шарл дундуур 2 машинаар гэрэл тусгуулан хайгаад олсонгүй. Шарлууд нь 1986-аас 1993 оны өшөө тэмдгүүдтэй байв. Ингээд үзлэгийг зогсоож өглөө нарны гэрэлд заалгаар тогтсон байна. Шөнө 2 цаг 10 минутын үед Төмөрбаатар хүн дээр бийтсэн гэж яваад алга болжээ. Тэд шүнжэнгөө ирэлт болж байж өглөө 7 цагт өвсөн дотор хөвтөж байхад нь барьж авчээ. 1993 оны 6 дугаар сарын 25-ны байцаалтанд Жаргалантын сангийн аж ахуйн тэнд Бацхийн шарил байхгүй. Би худлаа хэлсэн юм. Би тийм мар тоглож явах хүсэл сонирхол алга. Над өөр ярих юм алга гэж. Самбал хүндвийн Төмөрбаатар 1950 онд төрсэн 1967 онд нийслэлийн 6 дугаар сургууль 1971 он хууль цаазын дунд сургууль төгсөж дорн говьд хэсгийн прокурор хийж байгаад халагдсан. 1972 оноос засан хүмүүжүүлэх байгууллагад хэрэг бүртгэгч 1974-өөс 76 онд хязгаарын зэрэг төлөөлөгч 1976-аас 77 онд 8 дугаар тусгай тасагт төлөөлөгч хийж байгаад халагдаж хэрэгт татагдсан байна. Төмөрбаатар гадуур байхдаа 1992 оны 11 дугаар сарын 23-нд Эргэн Хүрлбаатарын гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж 6500 төгрөгийн эд зүйс сулгаалж 1992 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Эргэн Гамбатад хутаг тулгаж 17300 төгрөг $1 ам дээрэндэж авсан. Мөн оны 11 дугаар сарын 5-нд Согтуугаар Лавгц сүрэн ардын багш очтой жолооч алж машин дээрэмдсэн хэрэгтэн даваас сүрэн Батэрдэн нартай бүлэглэж Эргэн Дондовыг зодож 10,670 төгрөгийн эд зүйл дээрэмджээ. Эцэг самбал хүндв ярихдаа багада худал хилдэггүй хүүхэд байсан. Нах яамнаас халагдсанаасаа хойш үнэхэрийн галзуу юм шиг худалч болсон. Хөгшин бит хоёр их хуурдаг байсан юм гэжээ. 1991 оны 8 дугаар сарын 27-нд Батүлд хувийн захиа бичиж хилс хэрэгт сууж хавчигдан зовж ардчлалын төлөө хэсэг нүктийн хамт тэмцэж байгаагаа илэрхийлж даруй ирж уулзаж томчуулын талаарх баримт мэдээлэл авахыг хүсжээ. 6 хохирогчийн аяг. Өр хүүхдээ алдаж сэтгэлтэн шансан 2 буурлыг буруутган зэмлэж хацал уй гашуу дээр нь дайжигнан тохиурах нь хүний мөсгүй хэрэг болох биз. Тийм ч учраас хохирогчдын гаргасан хүсэлт өргөдөл бүхэнд сэргийлэхийн ажилтнууд тухай урд нь анхааралтай хандаж хамаарах бүхнээ хийж бүндгэнэн үйлчилж байжээ. Олон ажилтнууд 20 шахамжилт хүч хөдөлмөр, нойр хоол, хөрөнгө зардал гарган хүссэн бүхнийг нь биелүүлэхийн төлөө зүтгэж хэрэг материал аач үзүүлж танилцуулж байхад найдангуайн энэ олон өргөдөл мэдүүлэг 55 хуудас 14 удаа дотор сэргийлэхийнхээ ажилтнуудад ганц жолов талархсан буюу илэгтэй үг унахсангүй. Харин ч цагдаагийн байгууллага хүүгийн амь насыг бүрлэгсэнийг анхнаас нь мэдэж байсан боловч нуун дарагдуулсан. Диждийн хүү тэр биш
Миний хүүгийн амь насыг бүрлэхэд ямар нэгэн хэлбэрээр оролцсныг дижид мэдсэн. Тэгээд ч албан тушаалаа ашиглаж хэргийг илрүүлэхгүй байх талаар нуун дарагдуулж чадсанаар 18 жил сургаггүй болгож тэрчлэн 7-8 төлөөлөгч солигдож ажилд дэвших суралцах зэргээр өөрчлөгдөж хурандаа Чулуунбат, Дор Чулам, Жамясангэ, Алтан гэрэл нарын захиргаалтын үеийн нам төрийн хариуцлагатнуудын ивэлд амьдарч байсан хүмүүсийг оролцуулахгүй групп томилж шалгуулна гэх зэргээр бүхэлд нь хараар бодон гүжирдэж хүүтэн сэтгэл гаргасанд гүнээ харамсаж байна. Бацүхийг сэргийлхэн алаагүй. Түүн цагдаа нар архи цутгаж, архичин болгож хүмүүжүүлээгүй. Аюулаас хамгаалахын хурандаа Ялтан Төмөрбаатарын үгэнд цагтан сэргийлэх нах ям төр засгийн эрхэнд ажиллаж байсан үнэнч шударга ажилтнуудаасаа илүү итгэж тэр талд урах ямар ч үндэс байсныг ойлгож чадсангүй. Сэргийлэх хэргийг илрүүлэхгүй тулд төлөөлөгч байцаагч нарыг нь ойр ойрхон солиод байна гэж хар санжээ найдангуй минь. Амьдрал явагдаж байна, амьдрал урсж байна. 19 жил ганцхан хүнийг ганц хэрэг дээр насаар нь яаж хадах вэ энэ чинь. Хүн чинь дэвшин сургуульд явна, өөр ажил жилчин халагдана, үхэн. Дижид намайг зориуд гадаад явуулж гэжээ. Таны хүсэл зөвшөөрлөөр улс орноо төлөөлүүлэн гадаад оронд итгэж суулгасанд таларх марл юм санагдлаа. Ялтан Төмөрбаатарч найдангуйд найддаг болтлоо ижилджээ. Түүний 1993 оны 2 дугаар сарын 8-нд хорих байрнаас нууцаар найдангуйд явуулсан загталт. Энэ хүнээр хариу захиа явуулахдаа $100 явуулаарай. Багш нэг шил спирт, нэг шил архи газар заахаар явах. Өглөө гарт минь атгуулахаа бити мартаарай гэжээ. Хэргийг уншаад дуусгаад найдангуй байн өргөдөл өгч гагцхүү Төмөрбаатарын мэдүүлэг рүү л шахан шавдуулж энэ хэргийн анхаарлыг бусад олон таамаг сэжгээс нь сарниулааг өссөн бол хаа нэг газраас сураг чимээ гарчих байсан юм биш байгаа да гэж бодогдлоо. Энэ хэрэгт дижид гуайг төв хороог сэргийлэхийн ажиллагаа хийж буй хүмүүсийг хоморглон өртгөн нүгэл болно. Нэг тогооноос хоолж байгаа нөхдөө хоосон хартах нь увайгүй явдал. Үхэрч гисэн уудаг усандаа баадаггүй. 7. Учиртай 3 толгой. Бацүх Төмөрбаатар тэр биш. Ямар учиртай 3 толгой ингэж эцэг их ах дүүсээч өөрсдийн амнаас амьдрал хувь зайгаач ээгүүтгэж явдаг байна да. Яг энэ фото зургуудыг авахулж байх үед тэдэнд юу ч дутаагүй хангалуун сайхан байсан. Тэд эрхчлөө сайн эцгийн нөмөр нөлөгт даварч хар эрхэнд хувь заяагаа живтэл эрхээрээ хатгах хэрэг байгаагүй. Эрхийн тэнэг бүхнээс хэцүү. Найдангуй 71 настай, Жавцмаагуй 65 настай. Хоёр насаараа сэтгэл хагасарч сүүлдээ ялтныш тохуу болж янз бүр хилэгдэж хамгийн хохирлоо. Самбал Хөндөөгуй 85 настай. Бас л хүүгээ буруу сэргэлэнтэж хүний өөрийн амьтны цээжний махыг барж хараал зүхэлд өртөж унаж бүдчиж явах хараад зүрх сэтгэлээрээ шаналж шинэлж биднээс хойш хүмүн тохуу исэн хүмүүсийнхээ өс санаанд өртчихвэ дээ гэж айд суугаа. Дижидгуй 66 настай. Дагвар хүү дорж готвын тэрвшээс болж бусдын хэртэй сэтгэлийн угаацыг нүрээдээ цацуулж гутарцуугаа. Хүмүүжлгүй хүүхдээсээ болж хүмүүс хоорондоо эвдрэлцэж бие биенээ хөнөөж зарим нь өөрийнхөө хүүхдэд адлагдаж байх нь олонтаа. Хүмүүжлгүй хүүхд бол та бидний ирээдүйн нулимс гаслан